Чамд бүгдээ түрцөөж орон минь таалагдахгүй хамаагүй би хийстэй үргэлжлүүлэн бицээр байна би амьдарсаар байх болоо би энд үлдэх болоо Хөтөн орхон гэж өөр аимшигтэй. Нийлэрчээ мартчих. Яа сайхан сэксэс зах чиглэн сэксрээ дээ. Хүнтэйгээ сони юм уу ерөөсөө тэгээд жоо унтаж чадахгүй. Уул нь ажилдаа 9 цагаас ирж болохгүй юу? Тэгсэн чинь би 7:45-д ирлээ. Яагаад гэвэл учир нь би нэгдэг өдөр 9 цагт ирэх гээд тэгсэн чинь би нэг буудлын өмнөөс бараг л тийм 2-3 буудлын өмнөөс гүйсэн бохгүй юу? Яг болон цагтай амжиндаа гэж бодож ирсэн чи 104 дээр төгжрээд тэгээд байхгүй. Би сүүл рүүгээ бууя гэж гуйж агаад буугаад тэгвгүй. Тийм учраас зүгээр л цагтай амжаад өглөө арай төгжрлээс наан ирчүүл зүгээр юм байна гэж бодоод цагтай ирдэг болсон. Яа, ажиллаад харж байна. Тэгээд өдөр өөртөө явж болцоцгоо тийм ээ. Эхлээд номын дэлгүүр оръё гэж бодож байна. Надад авахыг хүссэн 2 ном байна. Тэр 2 номыг би хоёуланг нь уншсан. Тэгээд хоёуланд нь хайртай. Тийм учраас одоо өөрийн тэр 2 номтой болцгоё. Нэгнийхэн тухайд Цэндэгийнх байсан, нэгнийхэн тухайд минийх байсан ч гэсэн тэгээ номын хулгайд тооцдоггүй ч ном мэдгүй зүгээр ингээд нэг хүнд уншуулах гэж төгсөн чинь тэр хүн нэг тиймэрхүү утгатай зүйл хэлээд надад буцааж өгөөгүй. Энэ миний үнэхээр хайртай ном шүү гэж би үнэхээр тэр хүн ингээд үнэнгээсээ чин сэтгэлээсээ хэлсэн заяа. За тэгсэн чинь ямар ч тач тэр ном надад буцаж ирээгүй байх нэ. Тийм болохоор тэрийг дахин нэгэн авъя. Үүний дараа нь болохоор дээр шингээд надад ингээд нэг өдөрт хийх даалгавар өгөөрэй. Тэгээд би тэр даалгаврын дагуу юу хийя? Бичлэг хийя гэсэн чинь нэг хүн ганцаараа кино үзэх гэж бичсэн байсан байхгүй юу? Тийм учраас би өнөөдөр ганцаараа кино үзэх нэ. Дээр би нэг кино хараад тэгээд таалагдсан ч гэсэн үзээгүй байсан. Тэгээд тэрийг
хамтдаа үзцгээе. Хамтдаа биш ээ, ганцаараа үзцгээе. Тиймэрхүү бодолтой байна. Тэгээд гадуур хоолъё гэж бодож байгаа ч гэсэн хитрхийн өндөр зарлагтай л байна л да. Би мөрөнлөө бас ингээд чи надад ингээд нэг өдрийн даалгавар явуулаач гэсэн чинь цаа чи ингээд шинэ хоол туршиж үзэх, шинэ ресторан туршиж үзэх, тэгээд Монгол бичиг бичих өөр бас юу байлаа да. Нэг тиймэрхүү зүйлсээс ахгүй. Тийм учраас ингээд нэг өдөр бөөндчих юм бол яг арай чадахгүй хаа. Тийм болохоор өнөөдөр явартаж тэр хоёрыг хийгээд гэтээ яг үндэ би тэгж явж байгаад гадар хооллож магадгүй л дээ. Мэдгүй байна. Мэдгүй шүү. Тэгээд хамгийн гоё нь гадаа одоо цас орж илээ. Өчигдөр орой ер нь бол маш их ядраад ер нь орой оронгуутаал ингээл насанд би үнэхээр их ядраад байна. Ер нь ханаад яг хүрх гээд байгаа юм шиг байна. Толгой өвдүүд ингэж хэлээ. Тэгээд яг шууд орон дээр хитцснээ ингээд босч чаддгүй заяа. Тэгээд насаа чамаас гүйж чи надад ингээд сүүх өөрүүлээд өгч болохгүй гэсэн чи насан бүр ингээд шууд сүүх өөрүүлээд өгдөө. Би бүр энэ сүүх хаана нэс. Би насаг дэлгүүр энэ төр орно гэж бодсохгүй. Тэгээд сүүчаад өглөөнийхэн цаг өнөглөө уусан, өдрийн хоолой бас идсэн. Тэгэл хоол ундаа сайн идэл. Тэгээ нойроо бүтэн авал энэ ханадны ард гарч чадах байхаа. Миний хувьд болохоор ингээд юм дүүнгтэй ингээд ядж хахад ингээд нуруу хөшөөд толгой ингээд амар өвдөөд байна. Би өвөл ингээд урд курскэнд дуртай заяа. Бүр ингээд хөлнийх юм баг шагаа өсөө үлдчихсэн. Ингээд амар гоё санагдаад төггүй юм. Дарахгүй. Даагуураа дарахгүй. Хамгийн гол нь манайхан тийм эмэгтэйчүүд чинь даагуураа дарахгүй байх болно шүү дээ. Тэгээ яг үндэ тийм нөхцөл боломж нь арай болохгүй л юм л да. Энэ удаагийн цалингаасаа түрээс сая 20 түрээсээ өгч чадаагүй тэг хүнээсээ хэлээд өгсөн учраас тэрнийхээ мөнгийг өгөөд тэгээд 5 утасны лизингтэй байгаа. Тэгээд утасны лизингтэй өгөөд тэгэл таарна. За тэгэхээр явцгаа. Ядаж тэ надад надад цалингаасаа ном авах эрх мэдэлтэй. Хаваа явшаа. Би талбар юу? Хайч. За. Баярлалаа. Мастаа. Сайхан амраарай та. Дүүн явлаа. За. Сайхан амраарай та. Гадаа цацавчиг. За тэгэхээр бүгд өрөө. Би юу орчих гэж бодоод байгаа байхгүй юу? Интернет морё гэж бодоод байгаа юм. Нөгөө нэг Мөси наа нэдэг 44-50-ын тэнд байдаг. Надад нэг тийм алхачих ирж үуч байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу?
The world was much deeper than you imagine. Protect your sister, sister. Бэлэг авдаг үе шүү. За. Сайн байна уу та? Ямар амар харагдаж байна. Ажил дээр цэмэглэж үлдээсэн. Өглөө 7 цагт ирж авлаа. Манай замын эсрэг таан чимтэй зан гэсэн юу байгаа. Тэгээд эсвэл байрны нэг гэсэн юу байгаа. Тэгээд зам гарахын тулд гэртэн дахиад хүлээжсэнээс байрны руу явчих. Тэгээд өглөөний цай уусгая. Миний ингээд уржигдэр бол би бүр үнэхээр чин үнэнгээсээ бүр ингээд тийм ээ найрамдал дахны явцгаа өчтөрчлөө. Тэгэж бодож байгаа хгүй. Тэгэл ямар гоё вэ? Гэл тэгсэн чинь өнөө өглөө ингээд өөрийгөө сэрэх гэж жоохон ядарлаа гэх юм уу? Яасан гэсэн чинь 5:50 миний эхний сөрүүлэг 5:34 дэдэг хгүй. Тэгээ сэрүүлгээ дуурснаас хойш ингээл зүгээр л те чи эн чи ингээд ер нь сонголтны асуудалхгүй ингээд би явахгүй гэж ууланд болох юм. Гэхдээ зүгээр л би үнэхээр би ингээд хүсэж байна гэдээ өөрөө хэлцэхгүй юу. Би явахыг хүсэж байна гэд. Тэгсэн болохоор ингээд аль басаачтай. Тэгээ би ингээд цаг өртөөгөө ноцолцсны дараа гэж. Тэгээ 6:40 мөчөд босоод тэгээд гарч ирсэн байгаа. Тэгсэн чинь ингээд миний ходоод өгдөөд ахын тэр нөгөө ханиадны шинжлэнгүүд байгаа шүү дээ. Нэмээд ходоод өгдөөд байна. За тэгээ би ажиллаа өстө дутуу хийгээд байна тий. Одоо нөгөө цүнхэндээ хийж байна. За. Нормлос бирлээ. Араа идэх хөрх юм цэцгсэн. Яна хөрх тэдэнд намайг танихгүй шүү дээ. Ягаад гэвэл би тэднэрт чил авдаг байхгүй би ч дунд ангийн хүүхдүүд чил авдаг. Нөгөө бүх сарта найралтууд дууснахан дараа цэцгсэхгүй. Надад бүр 2 сарны өгөөд нэг нь
Өөр багшд би өгч юм аа. Яа. Эсвэл сайн явж ирлээ. Яа. Цэцэгтэй л ирлээ дээ. Өөрөө харчаад. Миний буруу юм байна. Пицца цаасан бохгүй юу? Тэгээд пицца аваад ирж байгаа гэсэн. Бис хаяа босоо. Тэгээ пицца авах гээд. Тэгээ хөл нүцгөө. Нөө манайх чипээр онгодог болохоор яг хүн нэрэд гадаа нь бас хүлээх байх гэж бод шууд өөрөө гараад ирлээ. Soul Sister-ийн газардуулах бясалгал буюу grounding meditation тавтай мөрөл. Өнөөдөр би таныг хөтөж болгон энэхүү бясалгалыг хамтдаа хийх бол та бэлэн болсон бол өөрт тухтай байрлалыг авна уу? Суух хэвгийн аль нь ч болно. Өөрт тухтай байрлалаа авсны дараа нүдээ зөөлхөн анаад амьсгал дээрээ төвлөрнө. Яг одоо хамраараа урт гүнзгий амьсгаа аваад хамраараа гаргаарай. Манай сурагч экос аван хийсэн гинэ. Яг тастаж аваад байгаа юм гинэ. Бас ингэ нам шиг. Би над бэлгэлсэн байдаг. Ирүүл байгаа намайхаа. Амбо үнхээр цагчлаа. Би нэг энийг хийгээд тэгээд хөвлөд багтсан байгаа. Ажлаа тараа явчихин. Тэгээд өнөөдөр болохоор би жоохон сууж юм хийдэм үү гэж бодсон ч гэсэн өчтөр нөгөө подкаст өчээд тэгээд бабуулагийнхаас нэг гэж гараад нэг ихтэй 1:30 гэж очоод тэгээ өглөө 5:30-д болсон байгаа. Тийм учраас зүгээр л эртгээ очоод амарыг гэж бодоод гараад ирлээ. Яа. Зя өнөөдөр пилатесийнхаа за өнөөдөр би пилатесийнхаа хичээлийг эхлүүллээ. Уулна ингээд манай анги болохоор 7 хоногийн өмнө эхэлсэн байсан. Тэгээд би 7 хоног явж чадахгүй. Ер нь 6 хичээл байгаа. За тэгээд тэр хичээлүүдийг би хийгээгүй. Тэгээд өнөөдөр шууд хичээл 5-аас нь эхлээд хийлээ ёо. Бүр ингээд амар хөшцөн байна. Бүр ингээд амьсгаад айхлаад тэгснэ ингээд амьсгалахаа хүртэл заримдаа мартаад тэгээд хичээлээ эхэлсэн байгаа. Тэгээд өнөөдрөөс эхлээд таслахгүй хийндээ. Тийм байна. Би нэг тийм маш их ядарч чаглаа.
Hey, сайн бацгаана уу? Ажил төрөл нь сайн уу? Хүчил ном сайн уу? Би ажил саарлаа. Тэгээд хүмүүс яагаад өвөл амардгийг одоо ойлгож байна. Өмнө жилүүдэд яг яадаг гэсэн яг үнийг санахгүй байна. Тэгээд энэ жил болохоор ингээл орноосоо босч чадахгүй байгаа хгүй өглөө сэрэл 5:30-д сэрэлүүд урангууд үгээ гэж бодвол болно би ингээ бусад үйлрэлүүдэд тосгол ирдэм да. Тэгээд энэ жил яг энэ өвөл болохоор ингээ зүгээр үнэхээр л унтмаар амармаар санагдаад ах юм. Яна би ч гэсэн намар ч гэсэн би тийм байсан те. За тэгээд ямар тааж 12 сар гарлаа. 12 сарын минь нэг тийм том төлөвлөсөн ажил авахгүй ч гэсэн ингээд баг багаар хийх зүйлүүдээ уртгаа хийгээд л явах төлөвлөгөөтэй байна. Гадаа бүр үнэхээр хүүтэн байна. Бүр нөгөө нусаа хацартаа нааж ийн гэдэг нь л болж ах шиг байна. Одоо өдрийн 11:38 болж байна. Би 1 цагаас хичээлтэй. Тэгээд одоо нөгөө 1-р улирлын хичээл ер нь амрах төгсөж байгаа болохоор яг ингээд утсан хичээлүүдээ баттгаад нэлийн юм одоо шууд номныхоо 1-р бүлгийг нэг хичээл дээр яриад дараагийн хичээл дээр 2-р бүлгийн ингээд яг утсан хичээлүүдээ сэргэн санаад баттгаад ярих байгаа учраас нэлийн юм их хэмжээний юм би бэлтэж гин гэх юм уу. Яг эхлээд хүүхдүүдтэй ер нь ийм сэдв бид нар үзсэн байгаа ингэсэн байгаа шүү гэж сануулад тэгээд дараа нь болохоор баттгаад дасгал ажлын хуудас өгөөд би амьд гэртээ ирлээ. Яа. Өчтөр би өөрийгөө бодохоор бүр амар хөөрхөн санагдчихсан. Арай нэг 8 үед ч болоо дээ. 7 өнгөрөөгөөд нэг кино үзэж чаад. Тэгээ бүр яг талд нь ороод. Тэгээл цаад жоохон ингээд нойр хэвсэхгүй угаасаа. Тэгээд жахаа амарч агаад үргэлжлүүлээд үзье гэж бодоод бүр яг ингээд зогсооч үзсэн. Тэгээд амарч байгаа штэ би. Тэгээд нүдэ анчиж. Тэгэл би өглөөс ирлээ. Одоо болохоор цаг жоохон арай болж байгаа ч гэсэн юу яа. Усан дорой идэхгүй миний үс бүр ингээд амар муухай болсон байгаа. Ямар тэнэг юм бэ? Аха. Яхаа бүгэлдүүлэх. Мэдгүй. Наа юм. Асаач одоо юу ээ. Би ажилдаа яарах.
Миний камер бүрсгэр байгаа юм биш. Зүгээр л би утаанд алхаж байна. Гайхалтай. За өнөөдөр ч гэсэн тийм амжилттай давж чадлаа. Энэ хаас дээр бүрсээ бүр занжаагаад зөө юу бүрсээ. Үнэхээр 2 өдөр хамарна. 2 өдөр гэрээсээ гарахгүй хэвтрийн дэлэн байрна. Манай хаалга нэг 5 7 хоногийн ч өмнөөс юм уу нэг юм хаагдахтаа гацаадсан байхгүй юу? За тэгээ ямар ч байсан хаалтыг ингээд маш юм олон аргаар туршлаа. Чанга татаж хааж үзлээ. Бариулаас нь өргөж хааж үзлээ. Ингээд янз бүрээр хаагаа сүүл рүүгээ ингээд за зүгээр л шууд ширүүн хаах юм байна гэж мэйгээд. За тэгээ явлаа сүүл рүүгээ ингээд бодож байгаа штэ. За одоо энэ хаалганы өвдөр салж унаа. Тэгээ дахиад хаалга малга авах юм байна гэж. Одоо ер нь ингээд гэрээ ямар нэгэн зүйл болох юм бол ингээд шууд төсөв санхүү тэнгүүдээ хинтээ холбогдох уу? Тэгээ яаж асуулахгүй л гэдэг юм бодоод байгаа штэ. Тэгсэн чи өчтөр ирсэн чи насан тэгж байна. Хэмгээгч энэ хаалгач бүр яага хаагдахгүйсэн өчрөө олчлоо гэж тэгсэн чи ингээд нэг шүрүүп нь бүр ингээд аль нэг шүрүүпэн ч юм дэ мэдгүй ингээд бүр саалж унах гад бүр амар суларсан байсан гэсэн заяа. Тэгээ өчтөр тэрэн насан юу яагаад чангалаад тэгээ зүгээр хаагддаг болсон гэсэн. Тэгээд ер нь бол энэ яг яатсан байна гэд үзэж харах хэрэгтэй байсан байх үед. Тэгсэн чинь болохоор зүгээр ингээд яг өнгөцгөн тэгээ зүгээр шууд хаах гэж дайраад байсан байлээ. За тэгээд өглөө болсон ажилдаа явж байна.